Оросын холбооны улсууд төмөр замын суурь бүтцийн ашиглалтын инженер мэргэжил эзэмшсэн залуу инженерүүд бид Оросын төмөр зам нээлттэй хувьцаат нийгэмлэгийн тээвэр үйлдвэрийн газрууд төмөр замын суурь бүтцийн аж ахуйн байгууллагуудын өдөр тутмын үйл ажиллагааны програмчлал, автоматжуулалт, системийн програмчлалын экосү систем буюу төмөр замын суурь бүтцийн автоматжуулсан удирдлагын нэгдсэн системийг Монголын төмөр замын салбарт хэрэгжүүлэх боломжийн талаарх тандал судалгааны ажлын тайлангаа танилцуулж байна. Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаар дамжин өнгөрөх өндөр хурдтай, хүнд жинтэй, урт бүрэлдэхүүнтэй галт тэргүүдийн тоо жил ирэх тусам тасралтгүйгээр өсөн нэмэгдэж байгаа нь Аз Европыг холбосон төмөр замуудын коридорт Улаанбаатар төмөр замын нэр хүнд өсөж хүчтэй өрсөлдөгч болж байна. Байнга өсөн нэмэгдэж байгаа ачаа тээврийн хэмжээ нь төмөр замын суурь бүтцийн өдөр тутмын ашиглалт арчилгааны технологиг дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын төмөр замын байгууллагуудын төвшөнд хүргэх зорилттой судалгааны ажил хийх зайлшгүй шаардлагыг үүсгэж байна. Оросын төмөр зам нээлттэй хувьцаат нийгэмлэгийн замын маструуд өдөр тутмын ажилдаа өргөнөөр ашигладаг хөдөлгөөн дүүрэн холбооны сүлжээ, байршил тодорхойлох GPS навигацийн системд суурилсан дижитал IT алсын удирдлагын автоматжуулсан програм нь төмөр замын суурь бүтцийн өдөр тутмын үйл ажиллагаа, үзлэг оншилгоо, паспортжуулалтыг богино хугацаанд чанартай гүйцэтгэж, оновчтой төлөвлөлт, үр дүнтэй зохион байгуулалтыг хийдэг дэвшилтэт технологи юм. Энэхүү автоматжуулсан удирдлагын програмаар зам ангийн удирдлагууд, инженер техникийн ажилтнууд, ангийн диспетчерүүд өртөө зөрлөг хоорондын замын хэсэглэлийн өдөр тутмын үйл ажиллагааг алсын зайнаас хянан удирдах, гүйцэтгэсэн ажлуудад бодит үнэлгээ өгч баталгаажуулснаар бүтээмжийн өгөөжийг нэмэгдүүлдэг. Дээрх технологи нь радио сувгаар галт тэрэгний хөдөлгөөнийг завсарлахтайгаар зохицуулах SERDP системийн галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлын 3 дугаар төвшин хангах програмчилсан хиймэл оюун ухаанаар удирдах байгаа өндөр хурдтай, хүнд даацтай галт тэрэгний эрчимтэй шуурхай нэвтрэх нормативыг хангах нөхцөл болно. Төмөр замын өртөө зөрлөг хоорондын замын хэсэглэлийн өдөр тутмын нэгтгэсэн үйл ажиллагааг алсын зайнаас удирдах хөдөлгөөн дүүрэн холбооны систем, байршил тодорхойлох хиймэл дагуулын сүлжээнд суурилсан дижитал IT виртуал автоматжуулсан програмчлал нь дараах 5 бүтцтэй. Нэгдүгээр бүтцэд нь дижитал суурь бүтцийн хяналтын хавтгай. Үүнд 1 мм-ийн харьцах 1 мм масштабтай 3D AutoCAD, CAM animation бодит дижитал виртуал дүрслэлттэй төмөр замын D-дот бүтцүүд, зам төмөрийн бэхэлгээнүүд, сумын шилжүүлгүүд, тэдгээрийн деталь эдэнгүүд, дүнзний иж бүрдлүүд, ул шорооны босоо зүсэлт болон давхарга, гүүр хоолой, хиймэл төхөөрөмж, малын хориг хашаа, төмөр замын гарам, ус зайлуулах сувг, шуудуу зэрэг хамаарал бүхий объектуудыг багтаана. Хоёрдугаар бүтцэд нь GSM хөдөлгөөн дүүрэн холбооны 3G, 4G дата интернет, эсвэл SERDP хөдөлгөөнт радио сувгийн SIM картын дата интернет. Гуравдугаар бүтцэд нь байршил тодорхойлох, маршрутын бичлэг хийх, дата өгөгдөл дамжуулах GPS навигацийн дифференциал систем. Дөрөвдүгээр бүтцэд нь Android системтэй хөдөлгөөнт ажлын байрны төхөөрөмж. Уг ажлын төхөөрөмж нь ухаалаг гар утасны нэгэн адил олон үйлдэлт програмтаагаас гадна дэд инженерийн програм, өндөр хүчин чадал бүхий GPS навигацийн системийн дифференциал процессортой. 5 дугаар бүтцэд нь замын ангийн техник тасаг, замын хэсэгт байрлах технологийн электрон бичиг баримтын бааз, мэдээлэл хадгалах, боловсруулах бааз, инженерийн програмуудын бааз, дижитал суурь бүтцийн хяналтын хавтгаан програмын сервер, GPS навигацийн системийн програм зэрэг төв сервер зэргээс бүрдэнэ. Дижитал суурь бүтцийн хяналтын хавтгай дээр ажлын даалгавар гүйцэтгэж байгаа хэсгийн мастер, шалгалтын бригад, ажлын бригадууд тус тусын хөдөлгөөнд ажлын байрны төхөөрөмжөөс замын хэсэгт
зам ангийн техник тасагт байрлах төв серверийн програмуудаас хэрэгцээт цэсээр нэвтэрч стандарт норм нормативыг ханган ажиллана. Хөдөлгөөнт ажлын байрны төхөөрөмж GSM сүлжээний дата интернет үед өөр дээрээ суурилуулсан дэд инженерийн програмаар ажлын даалгавар гүйцэтгэж, GPS навигацийн дифференциал системээр дата өгөгдөл дамжуулна. Замын ангийн дарга, орлогч, ерөнхий инженер, ахлах инженер, хэсэглэл хариуцсан инженер нар хяналт удирдлагын төв сервертэй өндөр хүчин чадалтай зөөврийн таблетаас GSM сүлжээгээр холбогдож удирдлагын төвшөнд хянана. Дижитал суурь бүтцийн хяналтын хавтгай, замын ангийн техник тасаг, замын хэсэгт байрлах төв сервер, хөдөлгөөнт ажлын байрны төхөөрөмжийн гурвалсан холбоос нь замын мастер, бригадын дарга, инженер техникийн ажилтан нарын өдөр тутмын ажлын ачааллыг бууруулж, хамтын ажиллагааны үр дүнг сайжруулна. Ажлын даалгаврын үүрэг гүйцэтгэлийн моментал хугацаанд мэргэжлийн инженерүүд зэрэгцээ байдлаар технологийн удирдлагаар тасралтгүй хангаж, тохируулга хяналт үнэлгээгээр баталгаажуулах нь зам ашиглалтын инженерчлэлийг технологийн шин түвшинд гаргана. Замын мастер, бригадын дарга, замчдын гүйцэтгэсэн ажлын үр дүн шууд үзүүлэлтээр баталгаажиж, захим дата мэдээллийн баазад хадгалагдж байгаа нь хувь хүн, хамт олонны ажил мэргэжилтэд хандах хандлагыг өөрчилж, хариуцлагын тогтолцоог бэхжүүлнэ. Мэдээлэл боловсруулж, үр дүнгийн үнэлгээ тооцох програм нь мастер, бригад, замчдад бусдаас суралцах, шин залуу боловсон хүчнийг дадлагжуулах орчныг бүрдүүлнэ. Замын хэсгийн удирдлагын автоматжуулсан програмчлал нь байгууллагын засаглалын төвшний эрх мэдлийн хуваарлалтдах үүрэг хариуцлагын хууль эрх зүйн орчныг сайжруулах нөлөөлөл үүсгэнэ. Замын хэсэг хэсэглэлийн участагт харьяалагдах гол замын техникийн нөхцлөөс хамаарч төв сервер дэх технологийн электрон бичиг баримтын өгөгдлүүд, инженерийн програмууд харилцан адилгүй байна. Сантиметрийн 11 масштабтай 3D дижитал суурь бүтцийн хяналт ангиллалын хавтгай дээрх RSP карт, бэглэгээнүүд, суман шилжүүлгүүд, деталь эд ангиуд, дүнз, дүнзний иж бүрдэл, ул шороо, гүүр хоолой, хиймэл төхөөрөмж, уулзврын зай, малын хориг хашаа, гарам, ус зайлуулах сувг зэргүүдийг электрон паспорттжуулалтын системд бүртгэлжүүлснээр тэдгээрийн техникийн байдлыг бодиттойгоор тодорхойлж, арчилгаа үйлчилгээг оновчтой хийх нөхцөл бүрдснээр цаг хугацааны болон эдийн засгийн бодит хэмнэлийг гаргах болно. Мөн замын мастер, инженер техникийн ажилтан, санхүү, нэгтлэн бодогч бүртгэлийн ажилтан нар төмөр замын суурь бүтцийн үндсэн хөрөнгө, бага үнэтэй түргэн илэгдэх багаж материалууд болон замын дээд доод бүтцийн стандарт нормыг дижитал тон технологи автоматжуулсан програмаар хянах нөхцөл бүрдэнэ. Суурь бүтцийн 3D хяналтын хавтгайн GPS навигацийн програм нь инженерийн програмуудтай хослон ажиллах, хөдөлгөөнт байршлыг тодорхойлох, мөн тухайн байршилд очих замыг эхлэлийн цэгээс тооцоолон бодох, богино хэмжээтэй аудио болон видео файлуудыг илгээх, хүлээн авах, тухайн бичлэгийг хадгалах, зөөвөрлөх боломжтой. Байршил тодорхойлж бичлэг хийхдээ участокын километр, зуут, зам төмрийн үеийн дугаартай харьцуулан мэдээлэлнэ. Хяналтын хавтгай дээрх смарт карттай хэрэглэгч бүрийн цуглуулсан биг датаг тооцоолон бодох загварчилсан програмаар анализ хийж технологийн хяналт үнэлгээ хийнэ. Мөн SIRDP системийн GPS навигацийн системтэй дифференциал холбоотой үед галт тэрэгний хөдөлгөөний мэдээллийг харах боломжтой. Замын хэсэг хэсэглэлийн өдөр тутмын нэгтгэсэн үйл ажиллагааг удирдах автоматжуулсан багц програмуудын үзлэг, үнэлгээ, оншилгооны нэгдсэн програмууд нь PU28 үндсэн програмууд, PU29 үндсэн програмууд, RDM тэрэгцрийн үзэлгийн, зам хэмжигч вагоны баалын үнэлгээний, зам төмрийн бат бөхийн байдлын, бэжжилсэн үзэлгийн, ул шороо, хиймэл төхөөрөмж, гүүр хоолой, уулзврын зай, малын хориг хашаа, төмөр замын гармын үзлэг,
хөдөлгөөнд байршлыг мэдээлэх, маршрутын бичлэг хийх гэсэн 11 дэд програмуудаас бүрдэнэ. Үзлэг, үнэлгээ, онцлогооны автоматжуулсан програмууд нь нээлттэй, хаалттай, хэсэгчилсэн, нэгдэгсэн, загварчилсан, системчилсэн, схемчилсэн зэрэг горимудаар ажиллана. Пүү28, Пүү29 програмуудын электрон цүпийн хэмжилтийн мэдээлэл, баруун зүүн жирээний дулааны хэмийг Bluetooth-ээр дамжуулан хөдөлгөөнт ажлын байрны төхөөрөмжөнд төрөлжүүлэн хадгална. Зам төмрийн хэвтэй босоо илэгдэл, уулзврын зай, малын хориг хашааны эж бүрдэл, суман шилжүүлгийн деталь эд ангийн элэгдэл, зөвшөөрөгдөх хүлцлийн хэмжээ зэргийг хөдөлгөөнт ажлын байрны төхөөрөмжийн хатуу биетийн геометри хэмжээсийг тооцох дэд програм, фотоэлектрон каталогийн жишг загвартай харьцуулан тоон мэдээлэл өгнө. Өртөө зөрөлгийн суман шилжүүлгүүдийн ашиглалтын дэлгэмэл уртад тохируулсан тусгай болон онцгой ангиллын хяналтын талбай үүсгэж, хэвийн бус элэгдэлттэй мөн сэжигтэй цэгийн динамик ба деформацийн параметрийг тооцоолон бодох програмаар хяналт хийж болно. Төмөр замын өртөө зөрлөг хоорондын замын хэсгийн удирдлагын автоматжуулсан програмын төв серверүүдийн дата өгөгдөл, хадгалах, мэдээлэл боловсруулах баазууд нь суурь бүтцийн байгууламжуудын үйл ажиллагааны хяналт, суурь бүтцийн технологийн үндсэн баазын мэдээллийн сан, суурь бүтцийн үнэлгээ шинжилгээний хяналтын систем, суурь бүтцийн урсгал арчилгааны мэдээллийн бааз, технологийн электрон бичиг баримтын бүртгэл гэсэн хэсгүүдэд төрөлжин хуваарлагдана. Дэлхийн нийтээр цахим технологитой дижитал ертөнц рүү шилжиж байгаа одоо үед улс их орныг үсрэмгүй хөгжилд хүргэх ган замаан дэлхийн түвшний технологитой болгоцгоё.